Миний татлын шимтгэл татврын буцааж сонирхдог ч үү тэр талаар мэддэг ч үү тийм юм. Тэгээ 20 онд яг ажилласаа гарсан чи хамт ажилладаг гэж бачка утсан чи ажилгүйдийн тэтгэмж байдаг шүү. Аваарай миний дүү хэлсэн аахгүй. Хэрэв түрүү надад тэгж хэлээгүй бол би тийм тэтгэмж байдгийг ч мэдгүй байдгийг мэдгүй юм чинь авч чадахгүйсэн. Тэгээ би хус биднес шимтгэлгээл мөнгө саагаад идэх гэж боддог гэсэн байхгүй. Тэгсэн чинь үнэндээ бид нэр ингээд буцаалт өгсөн чи тэрийг яаж авах мэддэггүй юм биш тийм би ойлгож авчихсан. Тэрнээс 2 жилийн дараа 22 онд ипотек авах гээд оролцсон. Миний орлого хангалттай зээлний хүрээндээ гэдэг аюултай явжсэн чинь банк намайг судлаад орлого чинь хүрэхгүй байна гэсэн байхгүй. Тэгээ одоо би эргээд хараад яг юунд алдсан бэ гэхээр сүүлийн сар дээр ээж амралтын мөнгө дуу бодуулаад авсантай холбоотой би цалин хүрхээр болсон мөлий. Тэгээ ипотек чинь амьдралдаа нэг л удаа авах боломжтой. Гэхдээ үнэхээр ашигтай зээл ахгүй. Тэгээ би тэрийг мэддэг байсан болохоор би заавал өсөн дүгээр зээл авнаа. Материалаа би дахиж сайжруулад авна гэсэн дэлээ тавьсан. Тэгээ журам заавал өстө уншиж судлах юу гэдэг бүгдийг судалсан. Тэгсэн чинь гоё нь бүх мэдээлэл нь нийлцдэг. Харин хүмүүс тэрийг мэдгүйгээсээ болоод алдаад идэм аа гэдэг би олж харсан. Тэгээ энэ бүгдээс би ипотек яаж авах уу, яаж бэлтгэх үү те, татврын буцаалт, нэмийн татхлын буцаалт, цалингаа бодож зурх. Эдгээр ч бүгд асуудал талхаар бид нэр мэдээ сурч авах гэдэг те. Тийм зүйл ерөөсөө биш юм байна. Өмнө нь урьдчилаад заавал мэдчих хэвээр юм санхүүгийн мэдлэг юм байна. Бид нэр мэдгүй болохоор үнэхээр гоё боломжийг хүрээтгэхэд бид нэр тэрийг алдчихдığım юм. Энийг би ойлгож аваад та бүхэнтэй энэ мэдлэгийг хуваацгаар шийдсэн. Та бүхэн сургалт хийж бичээд мэдээлэл аваарай.